Өглөөний минь village рүү дээ. What the fuck хэн байсан бэ? Энэ чи байсан уу? Тэгвэл чи байсан уу? Чи байсан уу? Юу гинэ? Бүхэл бүтэн шүнжэнгөө үлээсэн гинүү? Донтой улгаач юу яасан? Энэ бол сэлэмний иргэншил. Коммивтрээд өмнөх хуурал уссан тул шинээр хийж эхэлж байна. Яг энэ суурлаа тасралтгүй явуулах болно манайхаа. Энэ хэдий сэлэмний иргэншил ч гэсэн яг миний байгаа газар village рүү дээр дүүрэн. Тийм болохоор би юу хийснээ хийж чаднаа. Гэхдээ өөр тоглогч тааруул хэцүүлдэ. Яагаад гэвэл би ердөө модон сэлэмтэй. Гэхдээ хаасайгүй village рүүд байгаа болохоор дураараа түргэж village рүүдийг тамлаж за явж бэлтгэлээ. Тэгэхээр сэлэмний иргэншлийн тухайд байж тээ. Эндээс нэг их холгүй байдаг гэж сонссон. Тэгж байгаад очиж үзнэ. Йоо бороо энэ village-ээр таслаа хийж дийлэхгүй байна. Манайхаа ирж таслаарай. Юу ийх вэ? Алив чи юм илээд хэлжээ. Санаа оноо байна уу? Яаж туслах вэ? Илээд хийж. Энд хүн өглөө штэ. Алив чи онгоо яриад хүч өгч магадгүй. Би нэрээ дээрээс хойш бодоод байсан. Яаж юм би илээдэг гэж бороо. Чи юу солиороод байгаа юм бэ? Энэ нөхөр чи солиотой юм байна. Хөөе чи юм хийгээд яаж энэ village-ээр туслах вэ? Ямар заваарсан юм бэ? Энийг нөхрий чинь орооны удирлан нэхэлж. Чи юугаар харсан? Цохолмор байна уу те? Мачи. Пүү чорт. Энэ бас уу? Та нар чи юу идсэн бэ? Би та нарт харсан болгоно битгий хэлж байсан биз дээ. За байж да. Надад нэг санаа байна. Үхлээ штэ. Яг үхлээ ирмэлээр юм. Ингээд туслаад өгч чадахгүй байна уу? Та нар хитрхий сулдорой юм. Би яаж хүчтэй болохыг зааж өгье заяа. Та нар шиг суг нусан дарцгуудад хэрхэн цайж чанахыг зааж өгье. Сайн чансан цайны амтаар сэтгэл байвал уулыгч нүүлгэж усыг ширгээж чаднаа. За бүгд төлбөрөө хураалгацгаа. Нэг сарын сургалт нь 50 эмералд шүү за. Манай сургалт нь 5 тайм орил. Манай сургалт нь 5 тайм орил. Манай сургалт нь 5 тайм орил. Манай сургалт нь Эднийг авардаг хэн байсан? Өөрсдөө арга нь олно үз? Йоо, хэн мэдэн дээр тавьсан юм бэ? Оо наадах чинь лээд ийсэн. Камен зуухныхаа өмнө дуу сонсоод суух шиг сайхан юм гэж үнэхээр байхгүй юм байна. Нэрээ тийм та бүхэнд дуулах маш сонирхолтой мэдээ байна. Би онлайн дэлгүүр нээсэн. Minecraft-тай холбоотой янз бүрийн тоглоомнууд, decoration-нууд оруулсан байгаа. Тэгэхээр орж үзээд сонирхож байвал захиалаад аваарай. Зам болж байгаатай холбогдуулан усан буунууд бас удирдлагатай машинууд эдэр янз бүрээр нь оруулсан байгаа. Миний энэ дэлгүүрийг нээхлүүлсэн шалтгаан нь юу вэ гэвэл орчин үеийн удирдлагатай машинууд ч бүр буудаг болсон биз шүү дээ. Бас ийм барта тойроо явдаг янз бүрийн дугуйтай болчихжээ. Энэ бүр камертай байна гэхээр би өөр өрөөнд байгаа дүүдэрээ давхиж очиод айлгаж болно гэсэн үг үү? Та нарын голдуу decoration-ууд сонирхдаг гэж сонссон. Тийм болохоор аль болох олныг нэмхийг бодно. Мэдээж энэ бараа маань 7-10 хоногийн дараа ирэх байгаа. Яг үннийг хэлэхэд би баахан бараа авчирчдаг. Зарагдахгүй бол яах вэ гэж айж байгаа болохоор та бүхэн өөрсдөө захиалчвал надад маш амар байна.
Энэ гадаа ингээд юу болоод байна? Пүү чорт төмсөн толгоонууд сайхан ирчүүлж байна да. Юу нэстэг тэргүй. Юу TNT вэ? Энд чи сэлэмний иргэн шиштэй хүмүүсээ. За тэр ч яах вэ? Сайхан усанд орох минь. A few moments later. Гадаа юу болсныг харъя та. Пүү чорт ийм олон хүн миний сургалтанд суугаар ирсэн юм уу? За тэгвэл мөнгөө бэлдээд жагсаалд орцгоо. За тэгвэл гуйлагч та. Та нараас яагаад миний алтан цагийг үрээд байгааг чинь асууж болох уу? Бид нар тав нэгээрээ батж ирнэ гэсэн. Тэрнээс өмнө бид нар хүчээр зузаах хэрэгтэй байна. Тэгвэл та бидний гацнаа. Бид хүссэн бүхний жаагүй. Бид тусдаач. За яг уу би та нарт туслая. Гэхдээ надад миний гар хөл болж болох хамгийн шилдэг 5 виллежер хэрэгтэй байна. Би элит сквад байгуулах болно. Тэгэхээр ийм хүмүүс хэрэгтэй байна. Хамгийн булчинтай, хамгийн өвшин, бас хамгийн тэнэг, хамгийн унгараг, хамгийн гач нөхрийг над руу явуулах. Ийхүү би болон манай хөлтөө виллежерүүд харгас хэрцгий пилежерүүдийн дайралтыг эсэргүүцхийн тулд бэлдэж хэлцгээв. Эрэлхийг хүчрэхэг баатрууд маань өдөр шөнөгүй тулааны бэлтгэл хийсээр. Бороо наатаа сайн нүдэдэг. Сайн зодох тусмаа хүчтэй болдیں заа юу. Тийм ээ, наатаа чинь тэгээдсэн. Сайн цохоод. Бас уран мэрэгэн харваачт нь Ахмад дайчнаасаа суралцаж авгаа үйлсийг бүтээхээр бэлцээр байлаа. Энэ солисын юм чи юм харж байгаа юм ингээд. За ийм орхиноос онохгүй байх гэж юу байсан юм? Энэ хөгшин төгсөгч нь баг юм хардаггүй сохор юм байна штэ. Харваачдыг бэлтгэхэд яг болно. Хамгийн мэрэгэн цэцэн сэтгэгчт нь байлдааны тактикийг боловсруулахын тулд зогсоо зайгүй хилэлцэж. За чи тэгэхээр тосхны хамгийн тэнэг виллежер мөн үү? Чи энэ даалгаварт яг болно. За энэ виллежер одооноос эхлээд байлдааны төлөвлөгөө боловсруулах шүү. За. Харин ийм их зэргүүдэд хоол хүнс бэлтгэхийн тулд тоогоочд үхлээ ажиллаж пүү чортоо та нарын хоолыг илүү амттай болгохын тулд хамгийн их унгаргийг ахлах тоогоочоор томиллоо. Та бүхэн амттай хоол идэн гэж найдаж байна. Бидний хамгийн чухал үүрэг даалгавар бол хан хэрэн барих, хамгаалтаа зузаатах. Чамаг энэ тосхны хамгийн гажиг хүн гэсэн үнэн үү? Тийм болохоор би энэ хүнийг энэ чухал даалгаварт томилж байна. Тийм ээ, би чамд итгэж болно гэж мэдээдсэн. Энийг хэлээд байсан юм штэ. Манай эзэнт гүрэн дэлхийн хамгийн хүчрэх нь болох болно. Тэнгэр багандсан барилгууд, хүчрэхэг цай цэрмүүд гээл бидний эх орон өдрөөс өдөрт хүн амьтны элэг доог болохоор арчаагүй болж байна. Ха. За тэгээд энэ бичлэг 10k лайк өрвөл Verity-тэй хамт бичлэг оруулъя. 3D модель дээр ажиллаж байгааг болохоор нэлээд ажил болох бах. Гэхдээ би та нарыг намайг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Дараагийн бичлэг хүртэл түр бай.